Улаанбаатар хотын авто замын түгжирлийг энгийн өдрүүдтэй харьцуулахад сэрэг байгааг иргэд ярьлаа. Хотын цахаараа л жоохон машинтай тэгэл төвөр бол хав болсон шүү дээ. Яг хүмүүс нодлон бодлол угаас хөл өрөөтэй байсан шүү дээ. Тэгээ энэ жил зодлох нь багалах шиг шүү дээ. Эцлийн цагаас хүмүүс нэг 23 жил 2 жил болчих 3 жил болчих. Нөгөө жоохон хийгээг болохоор жоохон яатсан. Цагаансараа жоохон өгүүлсэн ихтэй тийм байгаа юм шиг хүмүүс ч жоохон итгэвтэй оролцох маягтай сэтгэл гаргаад. Замын хөдөлгөөн ямар байна? Замын хөдөлгөөн гайг байгаа юм шиг бас өөр газар ямар байгаа. Тэрнээс л зарим газар л гайгүй шүү дээ. Миний хувьд хэрхэн залгалт хийв? Гөө тэгэл заргалтаа нэг хийдгээр л хийсэн шүү дээ. Орд өмнө жил яаж хийдэг лээ тэрүүгээр л. Би одоо нэг яг орд дотныхоо ээж дээрээ л очиж цолголоо. Нэг аавынхаа эгч дээр очиж цолголоо. Нэг айхтар өргөн үргээр тэмдэглэсэнгөө. Тэгээ өнөөдөр тэгээд энэ шинэ гарсан жилдээ нэг жоохон нэг ном уншуулад нэг схемроос иргэхээ өгөөд дагуулад энд орж ном бичүүлээд тэгэл явж байна да. Ер нь яг айхтар урд урдныхоо 2 жил үнжсэн гэхэд бас нэг урд урдныхоо өргөн болох болоо гэсэн харьцангуй гайгүй байх шиг байна. Хөө амт нэх их яасангүй. Тиймэрхүү л байна да. Замын хөдөлгөөн ямар байна? Замын хөдөлгөөн гайгүй байна. Тэгээ ерөнхийдөө би өчигдөр ийшээ нэг аавынхаа эгчэнд очиод хотоос гарахад хайр нэлээд төгжрэлтэй байсан. Бусдаар хот дотор бол нэг айхтар төгжирсэн. Хуучин ч бүр амар төгжирдээс одоо гал гайгүй байна. Баярын өдрүүдэд 18 мянган тээврийн хэрэгслэр 30 мянга орчим хүн орон нутгийг зоржээ. Энэ тоо хотын замын хөдөлгөөн сэрэг болоход нөлөөлсөн. Сүүлийн 2 хоног хотын гол замын уулзрууд нэвтрүүлэх чадвар сайн байсан зэрэг мэдээллийг тээврийн цагдаагийн албанаас өглөө. За нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бол замын хөдөлгөөний эрчим ачаал бол харьцангуй хийм байдалтай байна. За яг одоогийн байдлаар гэх юм бол ер нь бол ачаал авж одоо төгжирч гацсан уулзуур гарцуулан гудам замууд бол баахгүй байна. Ерөнхийдөө бол хотоос гарч байгаа хөдөлгөөн бол нэлээдгүй нэмэгдсэн. Харин нийслэл хотын хэмжээнд бол хөдөлгөөний эрчим ачаал бүр 40 орчим буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн өнгөрсөн 7 дугаар сард буюу наадмын үеэр ийм сэрэг байсан. Энэ үед бараг нийслэлчүүдийн тал хувь нь хотоос гарсан. Хүн амын тал хувь нь хотоос гарахтал нийтийн тээвэр болон хувийн автомашинаар зорчиж байгаа иргэд хүссэн газартаа уур бухимдалгүй цөөн хугацаа зарцуулж чадаж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө цаасан дээр буусан. Төсөлд 15 дагуулгад бий болгохоор төлөвлөжээ. Төлөвлөгөө хэрвээ хэрэгжвэл иргэдийн хүсэж байгаа хот бий болоход ойрхон байна.